уур Нисванасыг бод сэтгэл туурах хараг гээд одоо тэрийг л очир хөлгөн нэгсэндээ Нисванасаа бэлэг туурах. Түүнээс Нисванас гэдэг нэг юм дарч хэлж эндээс нь өөр нэг юм оруулж ирэх гээд байгаа. Нэг энерги хувирдаг гэдэг те устддаг, хувирдаг гэдэг яг тэр зарчим дээр үндэслэдэг. Жаргал зовлонч нэг. Тэгэхээр нөгөө зовлон устгах жаргалыг тэгэхээр бид түрүүний нөгөө мэдрэмжтэй ингээ гүн рүү нороод ингээд яхаар задрах. Тэр задрал маань хувирлоод шуураад тийм сайхан. Тэр утгыг л сөрөг шалтгааныг бод мөрт хувиргах гэвчлээ. Тэгээ олон арга үйлдэл энэ уурлах үед нэг багшийн бас зөвлөмж өгдөг шүү дээ. Хүнд гарахгүйгээр гадаа гараад зөвөр нөгөө нэг байшингаа долоо таарчих гээд гүү чирээдэг ч юм уу. Нөгөө ууртай зөрүүдэрийг номгдсон дээр очиж уурлахаараа төлөө аглаад өгчтэй тий. Тэгэхэд юм хийгээд тохиорн уур нь гарчдаг. Эсвэл дээрээ задчих гээд тэр чамд хариу маа гээд. Ер нь тэгээд ууртаа давшин спорт нөгөө ингээд нүдэд тэгж задрах жишээтэй. Зүгээр жирийн намын юунд бол ингээд одоо юу гэдэг чинь нөгөө амьсгалаа ачих гэдэг нь шууд хэрвээ амьсгал цухалдсан үед нөгөө юу уурсан гонгүй болчихсон үед хэцүү. Тэрний оронд нөгөө тарина сайхан тоолоод ч юм уу гүү чариж ягаад тэгээд тогтоод суухаар ингээ ажиглах үед боломжтой. Тийм учраас ингээ хоёр хувилбартай гар. Би зүгээр багшийн сургаалыг нөө зөвлөмжийг дамжуулж түүнээс болоогүй би багш биш зүгээр дамжуулагч орчуулагч л тэгээ би лам хурс дэлээ ус зүрхлэхгүй л яваад зүгээр уран бүтээлч гэдэг талаас нь хөгжилтөлдөө одоо энэ манай агуу их уран бүтээлч нар дотор те янз бүрийн хүмүүсээс архичнжээс манай нэг жоохон балгахтай тэгээ согтоол манай ламч байгаа, эмч байгаа, архичнж байгаа гэвэл бахархаад өстой өнгөнгийн хүмүүс өнгөнгийн цэцгэн дэлгэрсэн гэдэг шиг. Тэгэхэд манай алдарт авчиж байна уран бүтээлч нэр архичнж хөрхийн нацагд орж багшаа сахуулаа те машин зэдэнд орж ах хэцүү ганцаардалтайх юм. Тэгэл ашгаар дайдруулж явж байгаа л тэгээд хөрхий зүрхэн зогсчихдаг богино настай хүмүүстэй манай дашуулбар багш байна 42 хүн наснда өнгөрсөн хорлогдсон ч гэдэг. Тэгтэл арх хортой арх болсон арх болгодортой би яг өнгөрсөн зурагтаар хэлжсэн шүү дээ. Нөгөө бүр ойлоод нөгөө хөрхэн сайлган мөнтэй гар маран шалбарчихсан. Шав гэдээсэн хүн зодоод. Тэгээд тухайн үед чинь дашуулбарт үнсүүлмэр гэж Монголын ард түмэн бүсгүйчүүд хараадаг боллоо. Хамгийн шилдэг хараад болж хурлаа гэж нөгөө шар сонины үе байлаа шүү дээ. Тийм сенсац явахаар их борлогддог болохоор тэр мэдчихдээ ингээ эмзэг зүрхтэй хүмүүс чинь эмтэрч тэгээд их богино насдаг. Түүнээс гадна богд нарын маань дундаж нас төрсөн 40-од л би хамгийн манай өндөр гигэн тэгэл бүр богино болж байгаа. Тэгээд янз бүрт 8 дөрөвд маань 50 насаас тэгээд өнгөрсөн. Тэгэхээр мөнгө хүсдэг. Зүгээр энд тэгээ өнгөрлөө гэхээр муу явдал биш гэсэн үг. Амьдрал үргэлжлэдэг учраас. Тэгэхээр тэрүүгээр ойлгож болохгүй. Зүгээр амьдралын утга нь урттай биш чанартай вэ гэдэг өөрийн бас зохионгүйгээ сая бурхан магшийн утгыг яриад гэж хувь зохиол гэж монголчууд ярьдаг те. Бид өөрийн хувь зохиолтой одоо өөрийг даалгавартай ч гэдэм үү те өөрийн өгөгдөлгээд байгаа ч тэр түүнийг
хийгээд тэгээд явхад заавал урт бог наслах гэсэн утга олон ус чанарын асуудал байл. Тэгээд зөвмөр чанартай яа. Чанар гэдэг үг чинь бас гайхамшигтай те бид хоосон чанар гэж гिचтэй ярьдаг. Тэгээ үнэнхий гिचлэн үнүүд дандаа тэр агуулга тэгэхээр хэлбэртэй биш агуулгатай утга нь байгаа гэсэн. Тийм хүн. Зөвмөр байна гэж хөө. Хоёр хүн асуулт асууя гэж байгаа. Аа. За одоо толчихсон толчих. Би нуушаад гэдэг юм аа. Энэ ч бурхан багш нэг агуулгаар нь хэлж байгаа юм. Тэр бүхэн үлзий гэдэг бас цаана ерөөлийн утга сайн муу юу ч тохиолдсон бай. Түүнээс мөнгө хүсээг ухаарч ингэж бод сэтгэл дургуулж амьдралыг ухаарах юм бол тэр үлзий буян болно гэсэн утгаар хэлж байгаа. А зүгээр нөгөө зурхаан утгаараа бол энэ давтамжууд угаасаа байдаг те. Бид нэр 12 жилээс ахуулаад бар жилдээ хүмүүс ирнэ тий тэгэл харж жилээ би амьдрал тоолоо харчихсан. Би ч төмөр бич гэдэг чинь бас их хатуу жил. Тэгээд жаахан барцтай байдаг бас хаашсан бич чинь ер нь тогтвор муутай тий. Ихний ордод чинь бас хоёрдмал төлөвийн гिचнэ. Тэгээ би ихтэй зурхааг нэг сонирхтгүй байсан чинь одоо зан төлбөө тэр 12 ордын яг л дүн бараг яг л тоон шүү дээ. Мэдээж хүмүүр шууд яахгүй ч гэсэн. Тэгээд харин тэр юу талаараа бид сая одоо жишээ нь ингээл туулаа жилдээ хүн ер нь айвхаг талтай шүү дээ. Жишээтэй сонио туулаг айвхаг. Тэрнтэй адилхан тэгэл жил одоо жил гарах 37-ны жилийг хийцүүгээл те. Монгол ирчүүд ихэвчлэн 61 дээрээ өнгөрчих гээд нөгөө 60 тэтгэврээ авч чадахгүй хөрхий олон 49-ний жилгээд эдгээр чинь нөгөө нэг мянган гол жил орох гэж харин байдаг л манай. Тэгэхээр гэхдээ жилийн засал гэж зүгээр нэг сүнгээд зүгээр нэг төв ном уншчихад юмш дотоод засал маань харин энэ шүү дээ. Бидний утгаа ойлгох мэдрэх ном ясаа өөрөө мэдрэх. Тийм учраас бид байна хөгжөөх гэдэг маань хамтдаа олдноор үйлсэн буян олонгүй далаа гэдэг. Тэгээ энэ сайхан дүүч өдрөө тийм сайхан утгатай л байна. Одоо засал болж байгаа гэсэн зассан тий ном засал. Тэгэхээр та бурхан номоо унших маань ч гэсэн бурханы ном уншиж байна гэдэг чинь төвдөр дуржигнуулахыг ном унших гэж ойлгох. Монгол хэлээр уншиж адилхан шүү дээ тий. Дээр үед бүр нөө манай нутагт баруун тал руу туйл сайлах, тэгээ туйлчдыг их хүндэлдэг байсан. Жишээ нь хот хотын чөлөөлөлт ангид барчин алдарт балчин. Өөр Баатар вангийн залгаар очирч бом эрдэнэ дуйлыг 3 хоног хайлуулж нөгөө юуны манж хиттийн сүрийг даруулах, засал болгох жишээ тий. Тэгэхээр энэ монгол хэлний хүч агуу. Монгол хүн амны бэлгэр гэдэг тий төвд юу лээ? Хятад хүн бинчингээрээ монгол хүн бэлгэрээ гэдэг маань амны бэлгээс тэгэхээр тийм гүн утгатай байна. За хүн асуу. За одоо нэг хүн тэгээд сайхан байна гэж.
749 оног маань нөгөө бас л Монгол одоо та бүхэн 7 гаригаар илэрхийлж байгаа тийм. Тэгээ би нэг юмдаа дурж Санде Манде гэдэг англи өгч адилхан тийм энэ сонин тэгэхээр Монгол өвдгийн ухаан гэдэг тэгээд нөгөө өстө 12 жил гэхэд 12 сар гэдэг энэ бүхэн цаан тэр мэрэгдийн ухаан гэдэг нас үүдэлтэй тоол цаанаа ертөнцийн зүй тогтлыг илэрхийлсэн. Тэгэхээр нөгөө нэг орчил явагдаад идэг гэсэн. Тэрийг илэрхийлж байгаа. Гэхдээ баг шилдэг л дээ. 749-ээр бид заримдаа зүүдлэхтэй хүртэл ингээд нэг хормын зүүдэндээ л бид баг заримдаа хэдэн өдөр юм уу баг олон жилийн явдал болсон юм ингээд зүүдлэхтэй цаг хугацаа харьцангуй одоо хоосон чанар гэдэг байгаа элбийн үзэглэлт энэ зүй тогтлыг илэрхийлж байгаа. Нэгс хатуу ягч юм биш. Ойлгохын хувьд хүн ойлгож болгүй яг хэвээр ойлгохгүй сая нөгөө тэр сатан маань хэлж байгаа утга нь ойлж тайтах ойлж үзээгүй хүн дуулж чадахгүй гэдэг нулимс мэлтэрсэн хамгийн үзэгтэндээ гэдэг зүгээр тэр гашуудаж хит гашуудаж бид ертөнцийн мөнгө босыг үзүүлэх гэдэг програм машин нэг нэр нь үзүүлэгч гэдэг зүгээр бидэнд мөнгө босыг одоо үзүүлэгч ухааруулагч гэсэн үг. Амьдралтай мөнгө дөрвөлж нь тэгэл мөнгө босаа ухааруулах бид ухаарлалтай дулдуулахгүй зүгээр бүх юм алдчихсан мэт зүгээр хэлбэр төрсөл өөрчлөгдөж байгаа болохоос Тэнгэрийн орондоо ч гэсэн хүн холбоотой шүү дээ. Айдас буйнаа хэлээд бид ингээл тэр гэгээлэг талаасаа илүү зүгээр уяр хайлангаа хорих шаардлагагүй л дээ. Хин одоо бахан машин шавнэр ананд уйлаад л байдаг шүү дээ. Би тэгээ таныг алдчихаар яах юм бэ гэдэг. Үгүй ээ ананд минь би чиний гэрэл их сурулж биш. Гэрэл чиний дотор байгаа өөртөө гэрэл бол гэдэг үг манай дорж байгаа маань ураа өгч үү дээ. Энэ сайхан үзэгтэн зургийг уралж байгаа. Эйнштейн гэгийг зургаар уран зургаар илэрхийлж байгаа. Тийм л утгатай. Хоёр дахь нь тэгэхээр Эйнштейн гэгийг яагаад бүтээж түрүү Монгол соёлоо яриад байсан. Үеийн үед хүндрэлт эрхэм сайн. Ялангуяа энэ цаг үед их одоо зах зээлийн нийгэм социалист үед чинь одоо сайхандаа биш гэв нэг хэлжсэн. Зөвхөн Монгол өвгддийн юу ухаан тасраагүй байсан болохоор нэг сайхан ууж юу те. Өчигөө хулгай гэдэг дарга нар огт байгаагүй шүү дээ. Төрийн хүн гэдэг шиг тэгээд хөшөд маань хүртэл нэг тийм шомол багтааж гэдэг юм. Тэгэхэд энэ зах зээлийн нийгэм гэдэг юм чинь бас ингээл нөгөө өнгө мөнгө манай сумын төвд жишээ нь ингээ байж ихэд одоо ядуу айлч нөө сумын дарагч нөө тавантай гэртэл тэгээд нэг бүгд нэг төстэй ортой төмөртэй ер нь авдартай илүү дутуу юм. Зах зээлийн нийгэм үсэд ирэхээр чинь одоо амны машин гэдэг чинь байгаагүй болохоор тэгэхээр нэг нь амар том машин унаал том байшин бариад баяжаал нөгөө хүн өөр ирэхгүй тийм юм хараад нэг найзыг хараад ч хөршөө хараад атаачтай хөдлөөл те аваатаа зөвхөн загнуулаач тэгээ ингээд гэр бүлийн уур амьсгал төрөлөөр эвдэрч гисэн за тэгээд энэ ч уус төрөлд ч нөлөөлөд энэ хэрүүл тэмцэл гэхдээ нийгэм даяар тийм нэг үзэгдлүүд хавтаараад байгаа юм л да. Их тийм ууртаа цохолтсон болчихсон байгаа юм л да. Хүүхдүүд ч гэсэн бид сургууль одоо тийм хөтөлбөр би яагаад ингэж 6 настай хүүхд ч гэсэн баг хүүхдийн нуруунд сэвтэс тийм олон сургагчиг үүрэл
тоглох завгүй даадургаа ясаар байгаа ингээ гүн бараг тамлага болоод манай өрхийн нэг найзын хүүхд уйлаад байсан бүр би 4 аргын тоогоос сурчлаа уншаа сурчлаа одоо би сургуулиас гармаар байна гэд тийм юунд оруулж байгаа юм л та. Тэгээд тэрний учир нь одоо сурах хүчин шахаа махаач гэдэг юм уу түүнээс дэрвэн сурах хүчийг гоё шүү дээ тий. Бүх юм ингээд товч тодорхой тэгээд доор нь гэрийн далваргээл 2 3 бодлох одоо орсны сурах гэхэд тий арадуугаа гээл нэг гээд өдрийн юм олон юу байдгүй байсан. Мянган бодлох гээл олимпиад эднэр тэрийг бодчих юм бол тэгэл болно гэл утгыг ойлгочих байгаа шинж. Одоо энэ үе төмөж тэр нь бүр толгойн эргүүл тэрний сан тэгээд жишээ нь мама шахаа маханы тэгээд энэ мэтчлэн ингээ нийгэм одоо үүмрээд байгаа юм л да. Тэгээд тэрийг багш бохт өвдийнхөө ухаанаар ингэж түгэж нэг ч гэсэн гэгээд түгэх шалтгаан те. Гэхдээ эн чинь зөвхөн миний юу биш маш олон хүний одоо дорж байгаа ийм зургаар ингээ түгээх жишээтэй эдми маань пэйжээр хичлэн те хүн ном унших завгүй хүн бэ зүгээр жахтаа ингээл зүгээр уншаад сайхан тийм сайхан хүмүүс зөндөө би ухаар бэсэл гээд нэг одоо түрүүний бочрын авторын одоо товч хэлбэрт олон сайхан хүн уншаад тэгээд тэр нэг CD ихлэ кассет юу CD хэлбэрээр олон хүн тэгээд машинда жахтаа сонсоод явчих жишээтэй сонсдог ном гээ манай өөдөө маань бас стингийн тийм юм чи олон хүн ингээд янз янзаар сайхан юм түгээгээд байгаа юм л да. За мэн. Энэ маань хөгжөөхд бас нэг юм байгаа. Нэг олон үйлдвэр. Тэгээ би нэг ягаад дүүчээд трөө тэмдэгж эхлээд нэг сайхан тэмдэглээ. Тэгээд тэрнээс удахгүй дэвлэгсэн одоо сүрэн жавгаа эднэр хөтлөөл тэр үед би зориулж би нэг энэ 21 одоо хуучин уламжлаад бид залгаж тэгээд ноён утгийнхаа аяцаар явчихсан. Салхинд өвсөн үе шиг сарнич өддөг нас шүү, усан тогсон хөөс шүү, ургаж уддаг үе шүү. Мөнгөөр залуучулдаг, мөнгө хүсийг санаараа өнгөөр хуурчулдаг, өвлийн үрийг аруулаараа гिचлээ. Бурхан намайг одоо сайхан Монгол уламжлалаараа. Тэгээд тэрийг бас манай олон сайхан хүмүүс одоо бадаг бүрийг нь сайхан хүмүүсээр лувсан шарууга гэдэг агуу хүн харин найруулгыг хийгээл тэнд ч сувдоогоо нэг бадгийн дуулах жишээтэй эсвэл тийм одоо сайхан цагаан энергийг долгорваа ингээд дууланаас нь шууд мэддэг. Тэгээд тэр кассет үнэгүй олон хувь тараагдал. Тэгээ маань өгчөөх соёлоо л бид мэдрэх гэсэн. Артаж ошгүй соёл мөн гэдэг. За ихтэй. За бүгдээрээ хоолой нийлүүлээд найрлан сууж номоо
Харин тэ долоочин сайн нэг тааштай нэг орчил ингээл төгсөлгүй үргэлжлэх төмөн насан хээ болоод энэ шүү дээ. Би нэг мэрэгэн аргалтай ингээл тэгээд тогтоох амархан те маань өгчөө яс зөвхөн Монголд байдаг. Өвдөний манд ийм гүн ухаан. Тэгэхээр та энэ юунод байгаа юм чинь би дуртай үед манай бог энэ дүндэнд байдаг л да. Орой бүхэн манай өгчөө гэсэн захиас түүн цагийг давах бошигтэй байгаа. Өглөө бүхэн сан тагилгаа тавиад дээжээ өргөөд орой бүхэн майнаа өгч өгöd. Тэгэх юм бол гэрийн жаварч гэсэн үргээд нэг эрг энергийн талбар гэдэг одоо яг л яцсан шүү дээ. Нэг одоо шинэлүүхэн бүрэн нотолчоод нөгөө нодын шагнал хүрсэн Японы эрдэмтэн ингээд нэг хоёр улс байлаа гэхэд нэгэнд нь муухай үг хэлээл нэгэнд нь сайхан үг хэлээд хоёр цэцгийн нэг тэгэхэд муухай үг хэлүүлээд байсан ус нь ингээд бодоо хөрлөөхөд тэр нь хөгцрөө тэгэхэд сайхан ерөөл альтаад байсан улам дэлгэрээд тэгэхээр Монгол хүн амны бэлгэрээ гэдэг утгаар тэгээд тийм мэдээллийн талбар байгаа юм байна. Одоо бидний тэртээд байгаа одоо ээж аав тэнгэрийн оронд эн чинь нөгөө тэр мэдээллийн орон юм нэгсэндээ бодлыг дамжуулдаг тусгай орон за одоогор шинэлүүхэн яг бүрэн тэрийг нотолж нээж ягаад гэвэл их нарийн болохоор тэгэхээр тэр гэр орон маань тийм энергийн талбар болж олон дахин давтагдаад байхаар тийм талбар үүсдэг. Тэгэхээр бид сүм хийд бид нэрээ мөргөл иргэл хийдэг учирч те ариун газар гэдэг утгаар тэгвэл гэр орноо тийм сайхан ариун энерги эрчмийн орон болгож болно гэсэн. Тэгээд энэ майнхаа утгыг бид майн тарныг орчуулдгийн учир нь нөгөө нэг тайлбарлах боломжтой. Яг л самгарт их хэлээ одоо бурхан багшийн яг мама айлдсан тэр хэлээрээ болохоор адис хүчтэйгээс гадна яг тэр гээд маш олон утга салааж гардаг болохоор одоо манай хүн гэхээр бид тэгээд түрүүн болон амьсгалыг ч бэлэгдэн дотоод бидний бурхан чанарыг бэлэгдэж өөртөө 18 бусдад 60 нь зүгээр майныг эрдэнэ бадмаа гэмхаа гэж орчуулад гэтэл үе бүрээрээ дахиад өөр их болсон 6 зүйл гэж ярьдаг те. Тэгээд сан 6 бэлэгвэр болж цацрах жишээтэй. Маш тийм олон талаас нь байдаг учраас тарнаа болохоор яг хэлээр нь уншдаг бурхан машин намын хэлээр. Сая тэгээд товч утга нь болохоор жишээ нь зүрхэн доторх эрдэнэ гэдэг утгаараа болохоор бид нөгөө зүрхэн үр буюу гол судалгаа өөрийн дотоод мөн чанартай ингээ нэвтрээд ирэхээр тэндээс эрдэнэ гарч ирнэ. Хүслийг хангагч чандман гэдэг тийм чандман гэдэг чинь чандаа мааны гэдэг сэтгэлчлэн чандаа гэдэг сэтгэлчлэн бүтээх майны гэдэг нь эрдэнэ. Тэгэхээр энэ умааны биднийхэн майны тийм учиртай. Тэгэхээр бидний зүрхний гэмхаа дэлгэрээд нэгдээд ингээ сайн сайхан иргэн ирэхээр хүслийг хангах чандман мэт тийм сайхан бурхан чанар маань гинэ гэсэн жишээтэй. Тэгээд гэдэг нь дандаа зүрхийг хүрдээ бэлтгэн тэр хум гэдэг. Махан умманы humte. Умаа хэрий бадманар тушаары хумаа товчхон хилчихэд хэрий бас зүрхэн хүрдний мэт. Гэхдээ нөө хүмүүс одоо зүрхэн чанар маань их хурц цацрахаараа хэрий өсөг болж. Оны таба гэдэг те бурхан цаглашгүй гэрэл болж цацрах. Хүчтэй нэг үйлсийг бэлэгддэг. Тэгэхээр бас л зүрхийг умаа хэрий Атмаа тэгээд зөвхөн дэмхаа маань нүрдүү гэдэг маань түргнээс түргэн гэсэн. Тэгээд ширээ гэд дэлгэрээ цацраад тэр ерөөл эцэслэл
өөрийгөө ч болон бусад хамаг амьтныг эзэслэх жишээтэй. Тэгээд энэ сайхан ерөөл бат сайхан шиг болтугай гэдэг.